ингээд манай компани зүгээс хөрөнгө өдөрлөг судалгааны газар за шинэ контент эхлүүлж байна. За энэ дээр бол илүү чөлөөтэй байдлаар за ингээд зах зээл дээр өрнөж байгаа зүйлсийн талаар за тал талаас нь тийм ээ. За хов маягаар ярина ерөөс. За тэгээд энэ контентын зорилго нь бол сүүлийн үед явж байгаа мэдээллүүдээр үндэслэж бид нэр за хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах. За ер нь сони ачаанд болгоно л гэсэн санаа шүү дээ тий. За тэгээд тэрэн дээр яг юу болоод байгаа юм бэ? За тэрэн дээр нь одоо реакшн үзүүлнэ л. Реакшн бичлэг юм уу да тэндээс реакшн. Тийм байна. За ингээ айгүй хөнгөн явах учраас нэг тийм алтан байдлаа ер нь бол хойшин тавиад за сул өг чөлөөтэй хэрэглээд за ер нь иймэрхүү байдлаар энэ контентыг бол явуулъя гэж бодож байна. За сүүлийн үед бол мэдээж зах зээл дээр бүүм болж байгаа зүйлүүд бол DeepSeek байна. За DeepSeek-ийн залууч ер нь дэлхийн хамгийн баян болох гэдэг юм гэсэн. Тийм яриад ойртож байгаа тийм. Чичээд яг хувийн хөрөнгөөрөө юм уу эсвэл одоо яг юу байгаа. Ингээд төлөө танилцуулгаас эхлэе үзчихье тийм. За тэгээ. Тэгэхээр тэр залуугийн зураг нь харагдана. Хамгийн эхлээд энэ юм уу? Хамгийн ихнийх нь тийм ээ. За DeepSeek-ийн талаар мэдгүй хүмүүс байж магадгүй шүү дээ. За тийш харсан ч бол нийш харсан ч болно. За ингээд ноутбукн дээр давхар дэлгэцсэн дээр shaking up global tech. Nvidia losing nearly $600 billion in market cap today alone. Тэгээ саяны нэг сар болсон уралтыг хэлж байна те. Нэг сарын 27-нд гинт DeepSeek одоо хятадд гарч ирлээ гээд энэ үед $100 тэрбум зэглэг авлаа гэж. Тийм. Ерөөс энэний товчхон санаа нь бол бага чип ашиглаад одоогийн хүчин чадлыг гаргаж чадсан л гэдэг санаа байна шүү дээ. Тэгэл болоо. Тийм учраас ерөнхийдөө юу гэхээр Nvidia-гийн олон чип хэрэггүй учраас тэр компани чипээ зарж чадахгүй тэгээ ер нь унж байгаа л гэдэг санаа байна. За энэ дээр Nvidia-гийн юу харагдаж байна те? Нэг өдрийн дотор алдсан. Түр ухаач юм. Нэг өдрийн дотор алдсны зах зээлийн үнэ юм байна. Тэгэхээр энэ түүхэнд байгаагүй бараг томлсон юм шүү Nvidia-гийн үед. 589 тэрбум. They alone. In a few hours, the company тийм байна тий. own record for the biggest single day loss. Нэг өдрийн дотроо бол хамгийн том юм биш. Тийм байна. Өмнө нь бол яг 9 сарын 3-нд 24-нд 9 сарын 3-нд 279 тэрбумыг алдсан гэсэн байна шүү дээ. Тэгээ энэ 571 биш одоо юу яаш би юу дээр нь зогсоож чадахгүй байна. За нэг 600 тэрбум орчих. Тийм 600 тэрбум. 588-ыг харж байна шүү дээ. Өөц энэ нэлээд өвчтэй юм л. энэ ч одоо Nvidia чинь 2 тэрлион доллар уу? 3 тэрлион доллар юм л гээдээ тий. 3 их нэр. За ер нь тэгээд нөгөө юу штэ тий. Хирошимаг нэг өдөрт нэг хоногийн дотор бөмбөгцсөн юм а гэдэг шиг л юм. Тий. Рами эзэнт гүрнийг нэг хоногт барайгүй маа. Хирошимаг гэхдээ нэг хоногт бөмбөгцсөн юм а гэдэг шиг юм болж байгаа юм шүү дээ. Тэгээ Nvidia-г дагаа бусад бас Америкийн технологийн компаниуд ч нэг 15-аас 10 орчим юм унсан шүү дээ нэг өдрийн дотор. Nvidia гэхэд орчим бараг 18 гэсэн үг. Тийм 21% зүг татаж дэвшилсэн байхгүй. Тэгээ энэ дээр яаж нэг хов яваадсан юм а одоо цаашаа таашаа. За хов болох вэ? Хов болох үү те. Donald Trump за Elon Musk-ын тэр бол одоо энэ хэд бол юм баг чип хэрэглээгүй худлаа зохиож ирж байна гэдэг. Одоо тийм DeepSeek чинь өөрийн гэсэн одоо юу судалгаа буюу paper тийм билээ шүү дээ. Тэрэн дээр бол нийт $5.6 сая долларын хөгжил зарцуулсан. Тэгэд Nvidia-гийн H100 гэдэг энэ чипийг ашигласан, H800 ашигласан. Тэгээ нэг 10,000-ыг ашигласан гэдгсэн чинь одоо тийм нэг талаас нь бодлоо ярьж байна. Доор хаяж наа чинь 50 орж иж ийм үр дүн гарна гэж. 6 сая доллараар яаж ийм хийх вэ гэдгсэн шүү дээ. Тийм. Тэгээд энэтэй холбоотой эргээд бас дэшилж байгаа шүү дээ Nvidia. Тийм. Тэр чинь бол одоо мэрэгжлийн хүмүүс нэг үсгэсэн байхгүй тий. Ерөөсөө энэ бол 10,000 чипээр ингэж ер нь ийм тооцоол хийх бол боломжгүй баха. Тэгэхээр наадах чинь 50 гол нь тэрийгэ тэгж хэлсэн байхгүй да. Америк хятад руу за Америк ч яг Nvidia хятад руу нийлүүлэлт хийх хэрэггүй байгаа шүү дээ. Тэ? Экспорт хийх. Тэгэнгүүт гарууд яаж хийж гал ер нь олон чип олцсон мөртлөө ер нь бол яг бид нар баг чип ашигласан гэдэг тэр юу хууль бус хийсэн юм хийсэн байх байл гэдэг. Тэрийг нь авах гэж тэгээд юм шүү. Одоо энэ дэр нэг сонирхолтой бас нэг юм байгаа. Одоо энэ DeepSeek-ийн захирал гэдэг байгаа Liang гэдэг байгаа тийм. Энэ нөхөр за 21 онд одоо Америкийн нэгдсэн улс хятад руу Nvidia-гийн чип одоо экспортлохгүй болчлоо гингүүд нь тухайн үед маш олон одоо Nvidia-гийн чипийг
аваад өөрсдөр ингэ нөөцлж исэн байгаа даа. Тэгээд тухайн хугацаанд 21 оноос хойш өдийг хүртэл хөгжүүлэлт хийж явсаар хагаад 23 онд одоо DeepSeek-ийг хамгийн одоо үүсгэн байгуулж ирсэн. Тэгэхээр одоо энэ DeepSeek-ийн гүйцэтгэх захирал нэлээд тийм бас алсын хараатай усгойтой хүн байсан байна. Nvidia-гийн чипийг одоо аль хэзээний нөөцлөд авцсан тэгээ хөгжүүлэлт хийгээ явж байна гэдэг нь. Нэг ёсондоо бас жоохон оюуны улгаач юм уу? The top performers on a UC Berkeley affiliated. За leaderboard. За Google нэгт юм уу? OpenAI хоёрт. Энэ яг тэгтээ ямар юуныхын гэдэг нь харагдахгүй шүү дээ. Яг энэ оноожуулаад яасан юм бах та. Chatbot Arena гэнэ үү? Leaderboard called Chatbot Arena. За 3-т ороод ирлээ. За 3-т ороод ирсэн. Энэ яг тэгтээ юугээрч 3-т ороод байгаа юм тий. Тэр яг бол хүмүүсийн авсан судалгаа байж болох юм. Сэтгэл хангамж ч юм уу. Score гэнэ үү? AI модель leaderboard. Chatbot Arena Score. За нэг ингээл team байвал тэдэн оноо, ийм байвал тэдэн оноо гэж оноожуулж одоо юу гэж хэлэх вэ? In January, DeepSeek hit the big time when its R1 model was made available in an app. It quickly surged to the top of the App Store and it surpassed OpenAI's ChatGPT. The tech industry has been really impressed by DeepSeek. These are AI models that can not just produce text, but can actually develop mathematics skills, coding, and some advanced reasoning that we haven't seen from computers in the past. Answering questions the way, a human might think through a question. Just за. Юу нь бол энэ залууч нь өөрөө тий математикс өртөг гэдэг шүү дээ тий. Ер нь юу аль алингаар тоо бодвол үзэж байгаа. Ингээд ChatGPT DeepSeek хоёроор. Тэгээд ингээд нэг 6-7 дугаар ангийн яг нэг олимпиадын сонгоны төвчний бодлогуудыг бодуулахаар DeepSeek бол одоо маш ойрхон гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгээ нэг репорт дээр байсан л та судалгааныг DeepSeek бол код бичих болон тоо тогтоо сайн. Одоо Метийн 500 бодлого янз бүрийн уралдаанууд бодлогуудыг бодуулж үзээд үр дүнгуудыг гаргахад ChatGPT бусдаас хамаагүй илүү байсан гэдэг репорт дээр бол тэгээд бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг бас хэдүүлээ нэг шалгаад код модыг бичүүлдэг ч юм уу тий бичүүлж исэн бичлэг байх юм бол тэрийг бас хараад үзсэн. Тэгээд за энийг яс тосгоч. $100 billion to train is notoriously capital intensive. Яг юу нөр юм бэ? За ер нь бол юу нөр юм бэ гэдэг чи ойлгомжтой шүү дээ тий. За ингээд Microsoft, Amazon, Oracle, Google, Meta. За ер нь энэ тавлаа нийлээд 275 тэрбум. За ер нь бол энэ ч одоо маш их мөнгө л гэсэн үг шүү дээ. Яг энэ оноос зарцуулж байгаа нь ерөөсөө маш их мөнгө зарцуулж байгаа. Тэгсэн чинь манай хэд чинь хэд $5 сая гэдэг бол. 5 сая. Тийм. 2.6. Гэхдээ яг нөгөө талаа энэ чинь AI чинь дэд бүтцсэн байгаа байхгүй. Одоо янз бүрийн компаниудаа нийлсэн тийм. Тэгтэл яг зүгээр Америкчууд бол за Alibaba хэдэр Coin 2.5 за Alibaba чинь 65 тэрбум гэж сүүл сонсогдчихсэн шүү дээ. За энэ жил зарцуулах нь шүү дээ. Энэ жил дангаараа зарцуулах нь. Alibaba химэл оюуханыхад хөтөлбөрт 65 тэрбум доллар зарцуулна. За DeepSeek-ийн 6 сая долларыг нэмлээ. Тэгээд 70 орчим. За Baidu хөгжүүлж байгаа, Alibaba хөгжүүлж байгаа. Өөр юу юм бэ? Тасч одоо. За DeepSeek, Alibaba. За өөр юу нэг ингээд толгой 3. За инхээр Америк бол юу н баг 3 дахин өндөр мөнгө бол зарцуулж байна л гэсэн санааг хэлээ. Гэхдээ Quench нь бол ChatGPT-тэй өрсөлдөнө гэдэг шүү дээ. Илүүгээд мэдчихэж байгаа шүү. За илүү, за бүр илүү. Илүү одоо хурдтай гэсэн тийм онцлогтой гэдэг. Гэхдээ ер нь Alibaba айгүй мундаг компани ба тийм. Одоо химэл оюухай хийж байна. Чип хийх чинь. За үүлэн технологи байна. E-commerce байна. Quantum технологи суперкомпьютер байна. Одоо энгийн манайхаар бол нэ шопинг шиг л байсан шүү дээ. Тэгээ одоо тийм бол биш болчоод. Тийм ер нь бол өөр төвшөнд орчод байгаа. За яг засаг нь жоохон ингэсэн чинь унтсан болохоос ер нь олдгоо олоод хийдгийг явжлаа. Alibaba ч одоо Apple-тай хамтран одоо Apple-тай одоо яг химэл оюун ухааны хувьд Хятадд хязгаарлалтай байсан бол Apple iPhone хэрэглэгчдэд зориулаад одоо тусгай тийм бас химэл оюун ухааны хөгжүүлнэ гэдэг сая бас юм ярьсан байгаа шүү дээ. Тийм Alibaba-тай Coin 2.5-ыг нь авах байх л та Alibaba-гийн. Тэгэхээр хятад хэрэглэгч за
Хятадаас iPhone худалдаж авал тэгээ region-ы заан гут нь тэр нь Alibaba-гийн хиймэл оюухан орж ирнэ л гэсэн санаа шүү дээ. Ерөөс тэгэл заачна шүү дээ. Тэнгүүд Хятад дахь борлуулалтаа аварчиж байгаа. Тэгээд дээрэс нь гоё том компанитай хамтарчиж байгаа. Гэхдээ манай хоёр тэрийг зөвшөөрөх ший дарга зөвшөөрөх болоо. Яг нөгөө тариф мариф худалдааны дайнтайгаа холбоотой болоод одоо яг Трампын тарифыг багасгахын тулд ч юм уу жоохон талцсаа зөвшөлдсөх гэх юм уу тийм байгалах гэж бодож байна. Яг тэр талаас авах юм бол арай өөр төвшөнд очих байх. Гэхдээ Трамп ч өөрөө нөгөөсөө DeepSeek-ийг гарцсан чинь одоо Хятадын хиймэл оюун ухааны хөгжил сайн явж байна. Манайх бол одоо мяа байна л гэсэн юм хэлсэн шүү дээ. Одоо DeepSeek-ийг гарсны яа байж гээгүй зүгээр яг баг зардлаар эдгээр бол хийж чадчих. Гэхдээ та нар одоо Америк компаниуд та нар өөрсдөө нэг юм за тэгэл за тэр Alibaba бол тий гоё. За Apple ч гэсэн ер нь л гоё л байгаа тий. Сайн ихтэй одоо жишээлбэл манай дээр ингээл Alibaba дээр орцсон хүмүүс бас нэлээд айгүй ашиг хийлээ шүү дээ. Зөв өсөлтөн дээр хэдэн өсч юу? Тэр чи 118 болцсон байна. Тийш. Тий. За ер нь бол энэ дээр дахин нэг юм тодорхойлоход бол за яг бид нар ч явахтай вил ярьдیں۔ Дөө тэгэж. Би ингээл лайв хийж байгаа хүмүүс Alibaba яах вэ? За. Гүг тоор яг тэр ханш ингээд зоодгүй үстэй. Би ч ерөөсө баг 2 жилийн өмнөөс зооцсон ханш байгаа шүү дээ. $165 гэдэг. Тий. Тийшэл хүрэх байх л гэж ер нь бол одоо таамаглчаад байгаа гэсэн. За тэр бол ерөөсө уналтыг нь аваад үзэх юм бол одоо мидлайныг цогч байгаа. Ер нь бол зүгээр л шинжилгээний энгийн аргачлалуудаар таарсгаа тийшээ өрөх магадлал 120 бол бас тий 120-оос тийшээгээ тий 125. За тэгээд ер нь бол бид нар ч яахаа тий $165 хүрэх болов. За тэгээд тэр хүрсэн тохиолдолд цаашаа дээшээ доошоо гэдэг асуудлууд шийдэгдэх хаа гэсэн тийм хүмүүд бол байгаад байгаа. За Alibaba-гийн энэ DeepSeek ярьж байгаа шүү дээ. За тэгээд Америкийн компаниуд арай их мөнгө үрж байна. Нэг хэсэг Meta чинь тийм шүүмжлэлд өртсөн шүү дээ. Meta тайлангаа танилцуулсан. Ашиггүй гараад идэг. Яагаад ашиг биш ээ бага ашигтай гараад идэг. Яагаад бага ашиг болоод гэсэн чи хиймэл оюуханд амар их мөнгө зарцуулаад байна гэж. Тэгээ наад зардал мардлаа жоохон танаа гэд. Тэгээд за тэгээд нэг жоохон танах шиг болсон. Zuckerberg тий. За тэгсэн ч гэсэн одоо л хөгжил яг дөнгөж эхэлж байгаа болохоор хүмүүс маш их мөнгө хайж байгаа. За тэгээд энэ хэд чинь энийг хөгжүүлэхийн тулд тэр Nvidia-гийн чип гэдэг юм хэрэгтэй байгаа учраас тэр компани ч ирээсэл яг л дээшээгээл буудаад байна л да. Одоо Blackwell одоо Nvidia-гийн Blackwell-ыг одоо хамгийн их хүлээжсэн компани гэвэл Meta л болж таарсан. Тийм Meta Microsoft хоёр л байсан. За одоо энэ хараа энэ дараагийн асуудал бол Америкууд их юм зарцуулж байна. Гэхдээ одоо л энэ эрчим хүчний одоо хэмнэлттэй байдал. Тийм ээ. За яг эрчим хүч хэмнэх хэрэгтэй л дээ ер нь бол тий. Бага эрчим хүчээр өндөр ер нь бол тэгэл аливаа зүйл чинь одоо бага энерги зарцуулаад тэгээд их гүйцэтгэл хийж ивэл одоо сайн байна л гэдэг л авах байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ дээр бас нэг юм хардлага байж болох юм л да. Хятадын хувьд одоо илүү бага зардлаар гэж чип бүтээгээд ингэж байгаа. Тэгвэл мэдээж энэ л эрчим хүчтэй холбогдож байгаа. Тэгвэл Хятадын хувьд Америкаас нэг ялгарх онцлог нь одоо Хятад захиргаан эрчим одоо нарны эрчим хүч за тэгээд салхин станцууд Америкаас бараг 3 дахин илүү. Тэр чинь шалтгаан чинь номер 1 байна. Тэгэхээр одоо энэ эрчим хүч гаргаад чип үйлдвэрлэж байгаа зардал бага байгаагийн шалтгаан бас үүндээ бас байж болох нэг шалтгаан бас байгаад. Сэргээс эрчим хүч ашиглаад бага эрчим хүч ашиглаад арай нэг бага одоо зардал гарч ирж байгаа. Зардлын хувьд бол бага. Гэхдээ энэ чинь болно. Эрчим хүчийг хэмжихдээ зардлаа биш ватаар нэмчих үлбэт. Тийм. За тэгээ. Гэхдээ ер нь саяны хэлдэг санаа бол үнэн шүү. Одоо за би чи 2021 онд төлөө эсвэл 22 онд төлөө бидний хийсэн Синэн солор дээр хийсэн судалгаа гэдэг шүү дээ тийм. Тэнгүүд тэн дээр чинь хятадын сэргээрт хэрчим хүч ба бусад дэлхийн бусад орнууд гэж хуваагдаад байгаа байхгүй. Тэгэхээр баг тэр чинь тэнцүү байгаа. Баг тэнцүү байгаа тийм. Одоо дэлхийн бусад бүх орнууд нийлээд сэргээрт хэрчим хүчээс гаргадаг хүчин чадал хятад дангаараа гаргаж чаддаг гэж ярьдаг. Тийм. Бараг тийм байгаад байгаа тэр чинь. Тэгэхээр хятад бол уус сэргээрт хэрчим хүчээр бол хамгийн мундаг нь байна. За. AI devours energy.
This is Microsoft and Google's total energy consumption. You can see the upward trend, and a lot of that's because of AI, which would have been good news for those жилийн in China. 25 тераватт-хавар гэдэг. Тэн чинь бас нэлээ их гэсэн тоол юм байна л да. Одоо юу тийм л баг тийм. Би бол гэхдээ нэр мэдэхгүй. Монгол бас жилийн нэг 8-аас 10 тераватт цаг гэдэг юм лээ. Тэгэхээр одоо 23 оны байдлаар ихэд Microsoft, Google аль нэг нь дангаараа компани дангаараа гэсэн. 5-6 сая одоо айл өрхийн жилийн хэрэглээний цахилгааныг тийм химэл оюуханд л одоо ашигласан байна гэсэн үг тийм. Тэр чинь бол одоо маш их эрчим хүчний хэрэглээ гэж. За яг бид нар чи өөр цөөхөн авдаг болохоор бас яг за тийм ер нь 2-3 тийм за 6 тийм ээ 6 сая хүний хэрэгэлт нэг жилийн хэрэглээ тогийг нэг жилд химэл оюухан зарцуулж байгаа юм байна гэсэн үг шүү дээ. So how is DeepSeek even able to become so proficient? Washington, for a number of years now, has been restricting China's access to cutting-edge chips, which they thought would hold it back significantly in the AI sector. The Biden administration moved to curb sales of these high-tech chips. The future of the chip industry is going to be made in America. This meant that NVIDIA and other chip makers couldn't... Байденгийн хэлээдсэн. Тийм, ер нь технологи алдахгүй гэдэг л асуудал явуулж шүү дээ. Гэхдээ за нэг Дали мэрчи. SMIC 981 SMIC тийм SMIC Semiconductor Manufacturing Company шүү дээ. Тэр хятадын одоо юу юм дээ ганц чип үйл ганц нээлттэй чип үйл тийм одоо хувьцаат компани гэсэн үг шүү дээ. Тэр згсээ сүүлд амар нэлээд өндөр өслөө. Би тэр 42 дээр гэж 42 дээр гэсэн хамгаалыг гаргацсан байсан. Шахны бараг Nvidia шиг 23 оны Nvidia шиг. Тийм. Тэр згтээ Nvidia гүцэхгүй дээ. Тэр гэхдээ юу байцсан? Яг өсч. Тэр нөгөө нэг одоо яг сая хятадын дотоодын химэл оюухан зах зээлээ дэмжих бодлоготой холбоотойгоор өссөн. Тэгээд яг сая 1 сард нэг 42 дээр ирсэн. Одоо 42 Хонконг доллар шүү дээ. Хонконг доллар дээр ирээд баг зэрэг ундах үед нь DeepSeek-гээ гараад ирсэн. Тэрнээс хойш ер нь лог нь бол юу юм бэ шүү дээ. Хятадыг улс орнууд чипээ нийлүүлэхгүй шахаж байгаа. Тэгэхээр хятад дотоодоос нэг чипний компаниг Nvidia-тай өрсөлдүүлэхэр ч юм уу нэг микрочип тэр компьютерийн транзистор хийлгүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бол хятад дотоодын компаниудаа дэмжих нь ойлгомжтой. Тэр дотоодоос гарч ирэх тэрний топ сонголт нь SMIC гэх Captain America бол одоо Ахмад бол SMIC топ сонголт бол байж болно гэсэн. Гэхдээ сая одоо 9 сард яг нөгөө хятадын бодлоготой холбоотойгоор бүх хувьцаанууд нь өсөөд тэгээд нэг унаад нэг засар хөдөлгөөн орж ирсэн шүү дээ. Тэр үед одоо ганц яг дисэд яг доктортой байсан нь SMIC байхгүй. Яг анзаараад харах юм бол нөгөө хэдэн компаниудаас илүү тийм бага хуваар унсан ч юм уу. Арай доктортой яг ингээд өнийхөө төвшнийг яг одоогийнхоо төвшөнд ингээд хадгалаа явуулсан ганц SMIC л байна. Гэхдээ сүүлд анзаараад харахад тухайн үед л ерөөсөө анзаарч харж байгаагүй юм лээ. Тийм байл. Өснийхэн дараа яг тэгээд юм болоод өнгөрсний дараа тэгэхээр амархан хятад угаасаа яг хятадын одоо цорын ганц одоо Nvidia-тэй өрсөлдөх компани гэж бас нээлттэй компани гэж тухайн үед ер нь дотооддоо харцсан л байсан юм шүү. За үгүй тийм ээ тийм. Энийг бол угаасаа гэхдээ яриад л өчнө удаж байгаа шүү дээ. Ах SMIC ерөөсөө бүр нэг амар буутсан байдэн шүү дээ тий. Тэгээд тэрнээс хойш ингээ унаад тэр явда 10 хэд дээрээ сайдууд тогтоод одоо буцаад дахиад оройн цэгийг шалгаж гал ийм л юм болоод байгаа шүү дээ. За ямар ч ихний юмнууд бол ийм л юм байна. За тэгээд ерөөсөө DeepSeek дээр яригадаад байгаа асуудал бол яаж ингэж баг зардлаар энийг хийж чадвал гэдэг юм байгаа шүү дээ. Тэгээ бол өөр юм ерөөсөө байхгүй байна. Та бодохдоо сайн код бичихтэй сайн гэж байгаа. За одоо тэгтээ энэ шиг ингээ хараа явна. За Трамп юу гэсэн юм бэ? За Трамп бах угаасаа DeepSeek-ийг магтцсан юм ярьслаг болсон байлаа. January 27th, 2025 may go. За энэ дараах руу шилжихгүй байна. За Трамп President Trump, do you believe DeepSeek is a national security threat, and how do you plan to collaborate on AI? DeepSeek, do you believe it's a national security threat? No, I think it's happening. I mean, it's a technology that's happening. It's actually, I think we're going to benefit if it's correct what's going on now, that it'll be a lot less expensive, the AI we're talking about.
will be a lot less expensive than people originally thought. That's a good thing. I view that as a very good development, not a bad development. Mr. President. Тэгээ ер нь бол зөв зүйл гэж харж байна тий. Ийм юм түүнээр хүн болгонд нээлттэй одоо AI-г бол гаргаж байна. Хөгжүүлэгч ч гэсэн бас эндээс юм зүйл сурахаараа сайн байна л гэсэн зүйлийг. Тэгээд Трампын царинаас харах юм бол нэг юм атаархсан манайч гэсэн чатгал байсан. Тэгээд танарт баяр хүргэе гэх тий. Тиймэрхүү нэг дөр төрхтэй ярьж байгаа. Трамп шипнийхээ юг суллах юм болоо. Экспортын хоргийг. Тийм сонсогдлоо. Тийм юм ч яах вэ? Гүөх тий. Манай чи бүр их орон чинь бүр улам чангалах баг тий. Одоогор Nvidia болон AMD нийлүүлэхгүй. Энэ хоёрт нийлүүлэхгүй байгаа. Америкаас бол. Biden чинь тэгж хоригдсон шүү дээ. Компаниар зааж. Nvidia, AMD тэгтээ бүх чипээ биш. AMD-ийн зөвхөн A100 ч хүлээдэг. Одоо нөгөө нэг хамгийн сайн удаа тий ямар технологи ашигладаг үлээ. Тийм. Цэрэг айрны зориулттай одоо пуужин устгадаг ч юм уу тиймэрхүү. Тийм. Тэрнээс Nvidia бүх чипээ нийлүүлэхгүй биш шүү дээ. Тийм. Одоо сүүлд нийлүүлэлээд байгаа. Тийм. Бүгдийг нь бол нийлүүл одоо зарим нэг одоо угсаа нөгөө компьютер тоглоомд ашигладаг одоо тийм ээ. Тэр чипүүдийг бол одоо нийлүүлж байгаа шүү дээ. Тийм ашиглах чипүүд. Тэр чипүүдийг нийлүүлж байгаа. Энэ бол зөвхөн өндөр одоо хүчин чадлын хиймэл оюухан буюу тэрэнд ашигладаг чипүүдийг л нийлүүлж байгаа. Тэрний нэг нь A100 гэж санаад байгаа юм. Би хоригсон. A100 гэдэг чип баха. Nvidia-гийн. За тэр бол гэхдээ одоо B100, H100, A100. Тийм. Одоо 100-тай чипнүүдийг л хоригдж байгаа хаа да. Тэрнээс ш RTX mix бол тэгэл зарагчлаа. Тэр бол спешиалх. За ингээд Трамп ерөнхийлөгч бол цаашаа энэ бол сайхан өрсөлдөөн байна. Бид нар бол одоо энэ дээрээс ингээд суралцах хэрэгтэй л гэдэг. За дараа энэ юу юм? Код өчүүлж байгаа тийм энэ чинь. ChatGPT ялгаа нэг шүү дээ. За улаан бөмбөг. За байж. Энийг би дахиад эхлүүлээд яг өгүүлбэрийн сайн тогтож уншаадах юм. За DeepSeek ChatGPT байлаланд нь команд өгч шүү дээ. За зүүн тал нь ChatGPT юм байна. Одоо нарыг тойруулаад улаан бөмбөг яг solar system дээр эргэлж байгаа юм шиг эргэлдүүлдэг тийм одоо HTML кодыг бичиж байгаа юм шүү дээ. За тэгсэн чинь thinking гэж чинь. За манай боддоггүй ChatGPT DeepSeek бодож чинь ChatGPT шууд код бичиж эхэлж байна тийм. За ChatGPT бол хурдан бичиж эхэлж байна. За translation 360 degree гэж за харуулаад гэж байна. За тэгээд за хадгалаа. Save гэж байна. Ани ChatGPT-тэй copy dot нотепад дээр яагаад за өргөдлийн HTML болгоод байна тийм. За ороод утсан чинь цэцгэн дотроо зурцсан байна. Дотроо шүү дээ. За энэ чинь ирэхгүй шүү дээ. Яа ирэхгүй байгаа юм бэ? Нөгөө энэ чинь нарны систем биш. Дэлхийн систем юм шүү. Тэгээд ChatGPT нэг алдаал гэсэн. Дэлхий дотор байгаа нар юм шүү. Яг тэгээ мань дотор бас заримдаа асуултаа жоохон буруу ойлгоод байна. Ирэхээр дотор нь зурчихлээ. За одоо DeepSeek кодод run HTML. За энэ бол эргэж чинь тэ. Тийм ээ output-ийг эргэж чинь тэ. Окей. Ялгаа нь бас тэ. Гүд өөж бич. Сайн юм тий. Эсвэл ChatGPT solar system гэж мэддэг юм болоо. Бичиж байгаа. Энэ юу код чадвар нь өөрөө илүү арай илүү гэдгийг л харуулж дөдтөөр харуулж байгаа шүү дээ. Тийм short run хийгээд явуулчих шүү дээ. DeepSeek-ийн өөрийнхөө run command байна. Яг энэ гэхдээ энэ бол юм шүү дээ. Нэг талыг бас хэд барьсан зүгээр л яг ChatGPT шүү дээ. Энэ яг энэ ойлгомжтой байхгүй. ChatGPT-г жоохон муу сууг юм байна гэж харагдуулахыг одоо тийм ээ яг тийм байж болно. Тэрийг нь яг ингээд тэр сул толыг нь олж авангуудаа шууд ингэж наадаг байдлаар харуулж хичээл гэж байна. Тийм, ер нь бол зориудаар санамсаргүй байдлаар харуулжээ гэсэн үг шүү дээ,
Тийм бичтгэл юм байна л да. За яг хоо ChatGPT бол DeepSeek-ийг бодвол математик тооцоол болон код бичих чадвар дээр бол жоохон сул байсан. За энийг бол дарахаа бүр өмнө тэр лайв хийж байхдаа репортн дээр нь харуулсан шүү дээ. За дараа нь за нөгөө баян залуу болох гээд байгаа. За энэ дэр сонин одоо яг нэгдүгээр сард за Хятадын премьер буюу ерөөхдөө засаг тий засгийн төлөөллүүд яг энэ энэ Хятад хэлээр ойлгомжтой наачтай хэлээр тий хятад хүмүүс ойлгохгүй шүү дээ. За энэ бол тэгэл ойлгомжтой юм шүү дээ. Тэр тайлбар дээр нь бичсэн байна шүү дээ. DeepSeek-ийн одоо үндэслэгчийг Хятадын одоо дарга нар хүлээж авч уулзлаа гэсэн. Тэгэхээр одоо энэ хүний навтрыг товчхойх юм бол сүүлд бас пэйж хуудсууд дээр оруулсан байгаа. Одоо энэ хүн 85 оны залуу. 85 оны хүн Хятадынхаа Вичуан хотын ерөөдөө жижигхэн тосгонд өссөн байж. Тэгэд эцэг их нь баг сургуулийн багш байсан. Тэгэд Лям Эмфэнг бол ер нь багасаа жих юм 10 жилээсээ Тондоос явахд байсан юм. Жижиг их сургуульд 2007 онд ирсээд электроникийн инженер гэдэг мэргэжлүүд гэж дээ. Одоо нэг робот угсардаг мэргэжлүүд. За тэрүүгээр төгсөөд харилцаа холбоогоор магистр хамгаалаад за ингээд гарч ирээд яасан бэ гэхээр хамгийн сонин 10 онд магистрат төгссөн залуу 13 онд гарч ирснээр Jijin Asset Management гэдэг хөрөнгө оруулалтын сан байгууллага ажилласан байна. Тийм, сан хамтраад үүсгэн байгуулсан. Бараг дэсөөр юм ажиллуулад. Тийм. 16 онд яаж юм гэхээр High Flyer Quantitative Investment Management гэдэг quant буюу AI болон алгоритмээр суурилсан энэ арилжааны дүгнэлтүүдийг хийх нь юг одоо хийгээд за 19 онд бол одоо хэмэл оюуханыхаа алгоритмыг хөгжүүлээд за тэгээ энэ алгоритм хөгжүүлжсэн туршлага дээр үндэслээд одоо тэр чинь өөрөө мэдсүүлтэй хүн хувьцааны датануудыг харж тоодож штэ алгоритм энэ дээр үндэслээд DeepSeek-ийг ерөөхдөө хөгжүүлэх нь алхмаа бол 23 оноос бол хийгээд эхэлсэн гэж. Тэгэд айгүй нэг гоё тоонууд өртгөн бол одоо High Flyer гэдэг сан байна. За тэр сан нь 12 тэрбум доллар өдөрчижсэн. Өдөрчижсэн. Тий одоо тухай зарим цаг үеүдээ харахаар 12 тэрбум долларын одоо ийм сан байж. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө одоо зөвөр нэг IT хийгээд хасал хажуугаар хийж байгаа хүн биш. Ингээд хөрөнгө оруулалтын сантай ийм хүн болж тарж байгаа юм л. Тэгэхээр энэ яг ижил салбарын хүн байсан юм байна да тий. Байсан байна да ч явахтай бай. Гэхдээ IT-ийн мэргэжил. Тий, IT-ийн мэргэжилтэй санхүүгийн салбар. Quantitative хөрөнгө оруулалтын сан гэх юм уу? Тийм л юм байна. За вэж хэдэн онд quantitative байгуулсан гинэ? 2016 онд quantitative investment management, 13 онд asset management. Asset management. За яг таарч байна. Ер нь дэлхийд даяар 2013 он гэхэд энэ алгоритм трейдинг бум болж байгаа. Яг тийм байдаг. Он цагийн тоолоод ингээд тооцоолоод үзвэл 13 онд ерөөсөө алгоритм трейдерүүд амар их байсан. Тэгээд 13 оноос хойш юуг бантсан. Одоо брокеринг компаниуд нөгөө нэг ханшийн хоцрогдол дээр ашиг олдог юуг. Арбитражийг гэрээндээ тусгаж байгаа юм. 13 оноос өмнө ихэнх брокер дээр арбитраж хийх боломжтой. Гэхдээ тэрийг бол хүний нүдээр гүйцэж харж арбитражийг тэгж хийх. Одоо яг квантум компьютерийн сургалттай орох юм шүү дээ. Тэгсэн чинь 13 онд яасан гэхээр амар олон хүмүүс автомат арилжааны систем ажиллуулангуудаа одоо юу гэдэг чинь нэг хурдан ханшнаас нэг удаан ханштай брокер дээр ханшийн зөрүүний хэдэн миллисекундын зөрүүний ингээд жоохон ашигтай хийдэг юм яасан. Тэгээд тэрнээс хойш брокерууд арбитражийг харуулж эхэлсэн. Тэгээд бүүн болоод тэгээ 13 оноос чинь бүр ингээд энэ алгоритм трейдер чинь тесэрч байгаа байхгүй. Тэгээд цаашаага бүр одоо ингээд өөрийгөө сургадаг одоо тэр машин learning энэ гэдэг юмнууд гарсан байлээ. Би зүгээр энэ яг алгоритм трейдерийг зүгээр жоохон судлаад явах. Тэгээ одоо бол хөгжил бүр амар л болчихлоо баг л та. Ингээд наадам ч юм бол яг тухайн үедээ бол яг бүүн болж байгаа энэ сэдвийг бол барьж аваад хүмүүс одоо тэгсэн л гэсэн үг шүү дээ. Тухайн үед өөрийг нь яг ингээд сургуулаа төгссөн ийм одоо IT-ийн мэргэжлтэй хүн байжсэн чинь тэнцээ Америк IT-гоо тий робот хийгээд ашиг хийгээд эхэлж штэ. Тэнгүүд нь сонирхоод орцсон л.
Тэгвэл мань одоо ч гэсэн тэгэл одоо. Тий, одоо ч гэсэн ингээд сургаад яваад байгаа тий. Сайн явж байгаа юм байна. Тийм байна. Одоо царайг нь хэрэг яг юу алдахгүй. Энэ нөлөө. Тий. Одоо яагаад энэ л хэлгүй. Яагаад Азийн том тэрбумтан болох чинь гэж хэлээд байна гэхээр одоо ингэж байгаа юм билээ нэг чинь. DeepSeek AI үнэлгээг нь өртгөөрөнд тооцоо үзэхлээр ChatGPT энэ чинь 100 гаруй тэрбум 200 тэрбум зарцуул. Тийм. Одоо үнэлгээтэй. Ингээд энэ үнэлгээг нэг нь зэрэгцүүлээд үзэхээр хамгийн ихтэй 300 тэрбум үнэлгээтэй байна. Liang Wenfeng бол компанийнхаа 84% эзэмшиж байгаа. Ингээд үржүүлээд үзэхлээр нөгөө топ хиттэй одоо Nvidia-гийн Jensen Huang урд нь очоод байна. Тэгээд яг энэ дээр үндэслээд ер нь юу потенциалтай тэрбумтан гэдэг нэр өгчээд байгаа юм л да. Компанихоос нэлээд их хүн. Тэр ер нь өөрийнх нь хийцэн байгаа юм 300 тэрбумын үнэлгээтэй зүйлтэй адилхан байна. Тэгээд тэрнийхээ 84% эзэмшиж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэл ер нь яг болно л да тий. Гол нь яах юм. За энэ дараагийнх нь юу юм бэ? Машин хэдтийн машинуудыг бол харуулж байна. Дуугийн төвч хэдүүлээ. За тэгээ. Тэгээ нөгөө сүртэй бичлэг байсан. Энэ хэдтийн автомашины салбар ер нь яах чинь вэ гэдэг нь бас харуулчих гэж бодод. За тэгээ. Энэ сонирхолтой чанар шалгах тест юм байна тий. Тест гэдэг. Одоо контейнер руу гаргаж ирсэн. Энэ чинь баг яахгүй шүү дээ тий. Хүн явах хэрэгтэй шүү дээ контейнер. За вэч. Трейн контейнер. Класс мөсч байна. Энэ BYD юм байна тий. BYD л толгой юм. Build your dream юм байна. За. Энд чинь BYD шин гэхдээ яг Porsche шиг харагдаад байна тий. Porsche-ийн загвар өгсөн. BYD мөн өгсөн. BYD мөн л юм л та. За ингээд Батлын бичлэг нь. Батлын юуг нь харчлаа та. За. Юу юм бэ те? За BYD-ийн чанар бол байна. Чанартай байна гэдэг. За энэ тоосго хан маань мөргөж зүгөө. За энэ гэхдээ яаж яах хибрид бас супер. За энэ гэхдээ entertainment юм шүү дээ. Entertainment гэдэг яг нөгөө нэг хүмүүсийг хэрэглээнд яг ямар байна вэ гэдэг нь одоохондоо бол яг мэддэхгүй байгаа шүү дээ. 1 жил юм уу 2 жилийн дараагаас эхлээд яг хятад машины бас одоо энэ дээр юу явах чинь гэхээр хэдүүлээ. Тийм. Юу хятад чинь цахилгаан машинаараа борлуулалтаараа нэгт орчлоо. За 24 онд тийм. BYD 4.2 сая машин зарсан. За. Tesla-г давж гарсан. Ингээд AI шинээр гарч ирж байна. Alibaba байна. Технологиуд гарч ирж байна. Тэгэхээр Америк хятад хоёрын өсөлж байгаа салбарууд ингээд улам нэмэгдээд байна тийм. Өрсөлдөн технологи өрсөлдөн. Тэгэхээр энэ дээр үндэслээд ер нь хятадын технологи одоо автомашин ер нь бүх зүйл нь бол нэлээд одоо чанартай болж байна гэдгийг яг сүүлийн машин бол нэрээ фантазны шилбэрээр оруулж байна шүү дээ. Тэгээ одоо AI ч гэсэн сайн байна. EV-нүүд ч гэсэн өрсөлдөхүүц одоо ийм одоо чанартай машинууд бол гарч ирж байна. Одоо ийм юм байна л да зүгээр. Тий. Сүүлд уусаа мэдээлэл танилцуулсан шүү дээ лайв дээр тий. DeepSeek хэдэн модель 21 модель тийм. 21 модель. Тий 21 модель. За BYD-гийн 21 модель. За ер нь бол ингэсэн санаа. BYD бол дэлхийн хамгийн их цахилгаан автомашин зарсан компани. Тэг зөв биз дээ. За тий. Тэгэнгүүт хувьцааныхын дайш нь all time high сая тогтоосон. Тэгээ яг би харж гаад BYD-г ханшин all time high хийгээд гэхдээ буцаад татдаг байхгүй юу? Тэгсэн чинь маргааш нь нэмэгдэг л гэж байгаа. Тэ? DeepSeek-ийн химэл оюуханы загварыг 21 загварын машиндаа тий суулгана гэдэг. Тэгээд энийг одоо энэ мэдээж дараа нь одоо Америк одоо хятад хоёр эхлээд цахилгаан автомашин гэжсэн бол одоо дараа нь цахилгаан автомашин дотор юугаар өрсөлдөх юм бэ гэсэн асуудал гарч ирсэн. Тэрэн дотроо жолоочгүй автомашин. Смарт байх хэрэгтэй байна. Ухаалаг байх хэрэгтэй, жолоочгүй байх хэрэгтэй байх юм байна. Тийм учраас яг тэр хэсгээ хараад DeepSeek-тэй сайн хамтрахаар болчихж байгаа. Гэхдээ одоо энэ бол аягүй гоё болчих шүү дээ. Хятад автомашинууд нэг $10,000 үнэтэй. За миний санаж байгаа 21 моделийнх нь 3 $10,000 доош үнэлгээтэй мэдээлэл гэж байна. DeepSeek-ийн ухаалаг системс баг. Тэгэхээр 10,000-аас доош үнэлгээтэй машин одоо бид эдийн нэрлэлгээр Purus 50 тийм Purus 50 ч одоо
$10,000 бас. Тий, $10,000 орчим л байна шүү дээ. $35,000 орчим. Тэгэхээр 40 арай өрөхгүй л байна шүү. Тийм үнээр за тийм. Ухаалаг системтэй BYD-гийн одоо машиныг захлаа машиныг авахгүйгээр авах юм бол тэгж авч болно. Гэхдээ нөгөө систем сүртэй нэртэй God sign. Тийм, мэлмээ тэргээд. Тэгээд Tesla ч яг үнэтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр өсөлтөх чадвар бол хамаагүй илүү. Одоо бид бүхний хэрэглээнд илүү ойрхон болоод ирлээ л гэсэн үг шүү дээ. Бид нар ашиглах ижлэгэн боломжтой full self driving машинууд ингэж хямдхан гаргах чинь, илүү олон тоогоор гаргах чинь. Тэгэхээр чинь бол яг Tesla-г яг ялангуяа Азийн орнууд руу иж байгаа экспортыг нь бол багасгах магадгүй. Тийм ээ, үнэн. Тэр бол үнэн шүү. Тэгвэл BYD-гийн машин бол за $10,000 үнэтэй. Tesla бол $30,000 үнэтэй. Ер нь бол 3 дахин үнэтэй гэсэн үг шүү дээ. Tesla. Тийм тариф нөлөөлөх юм. Тариф оо. Гэтэ яг одоо систем мэдгүй юм да. Тий. Одоо 102 дахин хэмжээж. Тий. Жижиг 200% юм шүү. Тэгээ бас хятад чинь сая нөгөө захиалгын автомашинда одоо нөгөө нэг тэг хувийн хүүтэй урьдчилгаагүй гэдэг сая урьдчилгаагүйгээр машин авах боломжтой. Яг үндэ хятад бол тийш хаас Америк руу экспорт хийх ямар шаардлага байна тийм тийм. Одоо үнэ багасгач чинь хүүгөө эргэн тойрон. Тийм эргэн тойрон дүүрэн улс. Яг нь BYD-гийн орлогын хэдэн үнэт таасан юм. Тийм. Одоо 14.5%. Tesla-гийн орлогын хэдэн үнэт таасан юм. Тэр л замбраагүй. Одоо 20 орчим байна. Тэгээ 80 Америкаас 20 ерхийдөө хятадаас орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр хэн илүү хохирох юм? Тийм. Гэдэг асуулт нэр ирж шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр бол DeepSeek BYD хоёрын нэгдэл бол зөвхөн Tesla томоохон дарамтыг бол учруулж чадчихжээ. Тийм. Одоо гэхдээ ингээ бодоод үзвэл Трамп хятад тогтооцсон 2 өртөө тариф ногдуулна. Европын холбоонд ногдуулна гэдэг юм. Одоо бас энэтхэгт гэж ярьж байгаа. Тийм. Одоо бүр ингэж байгаа шүү дээ. Түрүү нөгөө нэг тэр харилцан тариф гэдэг юм. Трамп. Тэрний үг гэхээр одоо Америк Европ руу цахилгаан автомашин нийлүүлнэ шүү дээ. Тэнгүүт нь тэнцэн 10% тариф ногдуулж гэж байгаа Европын холбоо. Европын холбоос ирж байгаа одоо машинууд шүү дээ. Тэрэн дээр Америк 2.5-ыг хийдэг гэдэг. Тэгэхээр энийг бол Трамп шодрог усан шууд 10 болгоно гэдэг байгаа байхгүй. Европ манад 10 дахь тарифтай байвал бид нар ийш орж ирж байгаа 2.5 биш 10 болох гэдэг. Тэнгүүд наадвал чи Америк Европтой үзчихэж байгаа юм. За тэгээд Азтай үзнэ угаас өсөөсөө хятадтай. Бараг Аз гэдэг чи хятадтай тогтооч. Яагаад Европоос 2.5 дээр тийм баг байгаа гэсэн бол тэрийг яагаад юусэн хийж та мэдгүй тэр бол зөвхөж хараагүй юм. Бодлооны яг Трамп биш үсэн болохоор тийм байсан гэж магадгүй бах тийм. Ер нь нэлээ бага. Гэхдээ Байден ч угаасаа тэгэл Европт дэлгэхтэй л юм шүү дээ. Бас тийм лээ тий. Тийм л байсан. Тийм шүү дээ. Одоо НАТОгийн санхүүжилт. Тий. Ингээд ахалаад тий. Тэгээ одоо Трамп бол энэ бол өстой Трампын уурыг амар өгнө шүү дээ. Юу баг тарифгүй байсан ч наач мөр. Тий. Би тариф Европ тариф тогтоо. Энэ зүгээр л Европын холбоонд тариф тогтоох нэг жоохон зүгээр. Юу л хөшөргөл болчихж байгаа байхгүй тий. Та бид нэр машинаа нүүлсэн чи та нар 10-ыг нэмээд манайх танах дээр 2.5-ыг нэмээд гэхэд энэ шодрог бусан шүүгээд. Тэнгүү тараа энэ дээр Америк Европтой асуудалтай, Хятадтай асуудалтай болчихно. За тэгээд хоёр өршөлтөөгөөд Латин Америкийн орнуудтай асуудалтай болчихно. Тэнгүүд яах юм? Хямдхан яг Tesla шиг хиймэл оюухан стептэй тий. Тэгээ илүү энэ Porsche-гийн загварыг гэхдээ авцсан байх гэж би зүгээр хараад байгаа юм. Одоо энэ зураг мурган ч гэсэн адилхан л. Одоо энийг харахад одоо Porsche тий тэрнтэй л адилхан харагдаж байна. Тэгэхээр магадгүй BYD бол одоо Porsche-тэй хамтраад тэгээд загварыг нь одоо юу гэдэг чи мөнгөний төлөөд ч юм уу патентыг худалдаж аваад энэ машинтаа ингэ шингээсэн л баг тий. Яг эсвэл энэ хэдтийн ингийн бас нэг цэглаа машин байх. Тий. Магадгүй лого нь харагдахгүй л юм л та. Тий. Гой загвартай тий загварлаг тэгээд хямдхан тэгээд тий ухаалаг дээрээс нь Чингэлэг унгахад яахчгүй. За тийм ээ тийм. Аюулгүй байдал сайн. Тийм ийм байвал тэгээд. Гэхдээ энэ чингэлгэн дээр бол гайхлаа. Тий. За хоосон гэнтнэр байсан ч гэсэн хитэн тооноо за нэг байх байлгүй тийч та. Чи нилээ. Тэгээд унахад за ийм байх гэдэг бол одоо ер нь пүрүс бол шууд лааз л болох л тий. Пүрүстэй.
Бүрээс 50 үнээр тийм бүрээс 50 үнээр одоо автомат жолоодохтой тийм автомат жолоодохтой лаз олдгоо маш шуудлаж авах юм шүү дээ. Тэгэхээр угаасаа л хятад цахилгаан автомашин. Гэхдээ хараа яг би өөрөө бас нэг хэдэн жил цахилгаан автомашин онжсэнийг хэлэхэд сүүлийн үед бол гэхдээ ямар басныг бол мэдэхгүй байна. Ер нь бол Монголын өвөлд бол цахилгаан автомашины литиум батарей бол үнэхээр тесрэггүй. Тэгэхээр Монголд бол одоогийн байдлаар бол батарейны шинэ технологи орж ирээгүй цагт бол өвөлдөө бол аягүй хэцүү тийм. Өвөлдөө бол аягүй хэцүү шүү. Яг ингээд хүн ингээд яг за нийтэд дэлгэрнэ гэдэг чинь юм баггүй юу? Хүн болгон байрныхаа дорогоор ашгүй. Тэгээс хүн болгон ажлынхаа дорогоор ашгүй баггүй юу? Ямар хүнд гоё вэ гэхээр байрныхаа дороос машина гаражаасаа унж гараад тэгээ ажлынхаа дороор гараж хийчдэг. Тэгээ босож унаад ингээ яваад идэг хүнд бол энэ бол аягүй гоё сонголт. Олон цагаар гадаа тавьдгүү. Олон цагаар гадаа тавьдгүү. Тэгэхээр энэ бол монголчуудын хувьд ингээ нийтлэг бүрийн ингээ пүрүс шиг машин болохын тулд энэ батарей сайтай байх хэрэгтэй. Тэр хүүтнийг төсвөрлөдөг батарей байх хэрэгтэй. Тэгэхгүй болж авах хэрэгтэй. Тийм шүү. За ингээд шинэ машинууд бол гарч байгаа юм. За гарч байгаа юм гэдэг энэ мэдээллүүдийг бол үзүүлчихлээ. За тэгэхээр хэдүүлээ дүгнээд тэгээ дүгнээд ярилцъя. Одоо за эндээс ер нь саяны ярьсан зүйлээс хэдүүлээ яач нэгээрээ нэг өрөөс төгөлтөө. Гөө юм бэ. За надаас эхэлчихье. За би бол тавчхандаа юу гэж харж байна вэ гэхээр энэ за дипсик гарч ирснээр үнэхээр хаттыг сэргээж чадлаа. Энэ бол баг засгийн газар мэддэг хийгээд сэргээж чадаагүй шүү дээ. Мөмстэй. Тийм шүү дээ. Тийм. Хуралдаал дэмжин гэсэн нэг өсч үзүүлээд буцаад байрна. За одоо алга ташч байгаа нэг явуулчих тийм. Одоо ийм ороод ирээ. Дипсик бол яг Хонконг, Хятад хөрөнгөний зах зээлийг аварлаа нэрээ. Тэгэхгүй өнгөрсөн жил бид нар харсан шүү дээ. Хятадын засгийн газар 2 удаа эдийн засаг болон хөрөнгөний зах зээлийг дэмжинэ гээд одоо нийлүүлэх мөнгө хилээд байхад нэг жоох өсч буцаал амтсан. Тэгэхээр дипсик бод үнэхээр хятадын зах зээлийг аварлаа. Тэгэхээр техник технологи гэж ямар гайхалтай зүйл байдаг эндээс харж болж байна. За давхар мөн ганц дипсикч биш Alibaba-гийн Himalaya-ийн ч гэсэн мондөг байгаа. Тэгэхээр энэ компани бол үнэхээр хувьцааны өсдгүүч гэсэн хийдэг мондөг компани юм тийм ээ. Тэгэхээр урт хугацаанд бол засгаас ямар нэгэн дарамт ирчихгүй л бол 160 дагур шүү. За ингэж л хэлээ. За тэгээд хоёрдугаарт бол Америк бол энэ дэр зүгээр байхгүй. Энэ дэр бол улам Трамп бүр баг Silicon Valley-гийн компаниудаа шахах бах тий. Та нар одоо арайчтэй тий. Гарч яаж тий. Баг гарч амжилтий тий. Наадуулаа хөшөө юу яа гэдэг. Тэгээ ер нь энэ хоорондын өрсөлдөө юу худалдааны дай биш одоо бүр зүгээр технологийн дай л болох юм бид. Баг л тийм л юм болох бах тий. За энэ донд гэхдээ нэг компани ерөөс яригдах байгаа гэдэг. 50 semiconductor 50 TSM ерөөс яригдахгүй тий. 50 semiconductor гэхдээ бүх юмний зангилаа үстэй байгаа нь. Тийш. Яг голд нь л сууж байгаа юм. TSM. Ягаад Америк 51 хамгаалдаг байгаа. TSM нийт дата центрийн нэрийн чипнүүдийн 90%-ийг дангараад нийлүүлдэг. Энэ Nvidia-гийн нийлүүлэгч. Тийм. Microsoft, Samsung, Apple компаниуд TSM үйлдвэрлэсэн чипийг утсандаас болгож байгаа, компьютертаас болгож байгаа. Одоо TSM байхгүй гэж төсөөлвөл Америкийн технологийн компаниуд байхгүй гэсэн. Тэгэхээр энэ бол хамгаалах ёстой. Тэгэхээр энэ дэр одоо бас хэдүүлээ яг дараагийн юугаараа за тийм тодорхой бүр амар ярьж болно те. Гэтэ энэ дэр би зүгээр яг нэг зүгээр л тэгж бодоод тахгүй юу. Nvidia яриад идэг ингээл Himalaya-ын яриад идэг. Яг үйлдвэрлэдэг компани юу сэнж ирэхгүй. Одоо бас нэг юм яриад байгаа шүү дээ те. Амар одоо өсөөлөн алт өсөд тахад тэнч алтыг бас ярихгүй тий. Одоо л ярихгүй л байна. Сонир бас алт бол баг он гарсаар 3-4 ч удаа all time high ярьсан. Хинч ярихгүй. Баяцсан. Бонсон ч хүчтэй болчихсон шүү дээ. Тий. Баяцтаад яриад байгаа. Баяцсан гэж ярина. Тэгсэн мөртлөө эднэр ийм сонь л юм яриад байгаа. Нэг хэрэггүй тий. Үгүй сонь юм гэдэг нь одоо наам харагдж байгаа өнгөс мэдээлэл. Тийм өнгөс мэдээллийг яриад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ яг юу гэж болно? Сенсацийг сенсацаар дарах тий. За бол тийм гэдэг шүү дээ. Тэр нь бол яг хөрөнгө оруулагч хүний хувьд бол ирээдүйд одоо тийм өсөж болох үс тэрхүү тэнгуут хараата би ингэж бодоод байгаа байхгүй. Эднэр
одоо юу гэдэг чинь дэлхийд даяар байгаа томоохон хөрөнгө оруулагч нар мэдчихээн. Энэ байдлаар хорцдог учраас би хизээч Nvidia авах юм гэж алтыг л зүгээр аваад байгаа юм шүү. Тэгэл Nvidia-г мэдээлэл сэрвэгдээл алт аваад Nvidia сэрвэгдээл алт аваад Tesla сэрвэгдээл BYD сэрвэгдээл тэгтэл алт байдаад байгаа юм шүү хүмүүс. Тэгэл all time high гэдэг юм шүү. Тэ. За нэг ийм хөл юм байна. За тэгтээ тэр мэрч яах вэ? За өнөөдрийн дүгнэлт бол тэгтээ товчхондоо юм байна. DeepSeek бол мундаг байла. Одоо Америкт бол араас нь хөөн. За тэгтээ энэ өсөлтөө ширүүсэх юм бол хамгийн гол хөрөнгө оруулалт бол алт бол байж магадгүй байх. Ер нь бол алт тэгтээ одоо ойрын хугацаанд 3,000 долларыг үзчих واخа. Тэгэхээр иймэрхүү бодолтой. За энэ яг технологийн хувьд бол би бол мэдэхгүй юм. Зүгээр манай дахиад тэр лайв дээр хацуулаад аягүй ярьсан те тэрийг хүмүүс нөхөд үзэж болно. Гэхдээ энэ залуу бол үнэхээр мундаг залуу байна. BYD-ийн машин болгоо юм байна. Гэхдээ Elon Musk ажиллаа хийхгүй юм шүү ерөөсөө. Tesla одоо яа. Оо тийм шүү дээ. Хөрөнгө оруулагч нар гомдсон байлээ шүү дээ. Төрийн ажлыг яваа. Төрийн ажлыг Tesla-га crowd энэ ингээд хэлрүүлээд яваа гэдэг. Төрийн ажлыг Elon Musk жоохон муу онцгойлох шиг байна да. Уг нь айгүй гоё хүлээгээ за Tesla-га ингэх юм болоо аль хэдийн одоо аль 3-4 жилийн өмнөөс л одоо автоматжуулалттай машин гээл зуршилтандаа явж ийн робот такси гэлээсэн. Одоо ерөөсөө тийм үр дүнд хүрсэн юм байхгүй. Яг танилцуулсан шүү дээ Чингисэн. Тийм шүү дээ танилцуулсан. Тэгээ яг хэрэглээнд гарсан яг ийм яг нэг пост болсон юм байхгүй. Тодорхой хэмжээтэй байна. Яг нийтэд масс үйлдвэрлэлээр биш байгаа юм л та. Тийм. Танигдахгүй ч. Тэгвэл та нэг маш зэ. Cybertruck-ийн бол хэдүүлээ мэдэн шүү дээ. Одоо Монгол тийм ээ. Cybertruck бол эртний нэрээс хаасайг болцсон байна тийм. За нэг маш зэ. XP-ийн нисдэг машин яхал. Юу гэж янз бүр нэр инээд л хүрч байна. Инээд хүрч байна. Гэхдээ одоо мэдээж нисдэг машин үйлдвэрлэж байгаа аюул маш олон компаниуд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж Joby Aviation байлаа. Нисдэг маш Toyota-г өрөнгө оруулсан. Тийм. Expect-гэрээс нь гэж. Тэр чинь баг машин өөрөө баг юм 4 далавч гаргаж ирснээр нисдэг тэрэг шиг болсон. Шууд гарсан. Тэгэхээр яг энэ дээр машинууд гэх юм бол эхлээд одоо магадгүй Ford хиний үеэс чи мэдэхгүй. Одоо 4 дугуйтай бензин автомашинаар явлаа. Артаас нь цахилгаан автомашинаар явах гэж үзлээ. Тэрэндээ AIS болгосноо ухаалаг өөрөө жолоод тэглээ. Одоо нисч үзэх. Одоо нисч үзэх тийм үзэж байна. Тэгэхээр энэ бол мэдээж хэзээ нэгэн цагт ниснэ. Тийм ээ. Toyota компани, BlackRock компани хөрөнгө оруулалтын сангууд тэр компаниуд хөрөнгө оруулалт хийсэн байна гэдэг чинь бас нэг юмны тохио. Тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол юу нисэх нь ойлгомжтой. Гэтэ хизээвэ гэдэг оныг би нэг 25 оны эсвэл 26 он гэж болох шиг болсон шээ. Expert угаасаа юу штэ. Энэ ондоо багтаагаад түрүү жил ондоо багтаагаад прототайп танилцуулсан. Тэрэн дээр нь бүр суугаад ниссэн хүмүүсийн бичлэгч байлээ. Амар болцсон юм билээ. Тэр чинь хоёр одоо Expert 2 машин танилцуулж байгаа юм л штэ. Нэг нь өөрөө яг нисдэг. Нэг нь нисдэг тэрэг ардаа ачаад явдаг тийм машин билээ. Ачаад байна. Тийм. Одоо ийм хоёр бүхэхтэй гэсэн үг байхгүй. Нэг нэгэ машинаараа явжгаад тэгээд арийнх нь одоо ийм ачааны хэсгээс нь онгоц шиг ийм жижигхэн одоо нисдэг тэр гарч ирээ. Тэгээд нөгөө машинаа орхиод нисэн явчихдаг л. Тэгээд буцаж ирээд зураг нь бол энэ гурлын бол харагдаж байгаа шүү дээ. Тийм, зураг нь бол харагдана. Тийм. Зураг нь бол харагдана. Тэгээд яг за ингээд юу өстэй. Хав өөр хамаг юм базаад ирд юм нэ тий. Хадуурал гэж байгаа тий. За миний дүгнэлт бол товчхонтой байна. За та хоёр нэг өрмөц дүгнэлтээ хэлээч. За өрмөц. Яг хөө бисээ Tesla Elon Musk-тэй л холбомоор байна. Elon Musk-ийг мэдээж нэгт ажиллаа хийхгүй байна гэж буруутгамаар байна. Гэтэ яг хөө би хятад машин гэдэг одоо нэг юм одоо хүмүүсийн дунд тийм ойлголт байгаа шүү дээ. Муу юм байна. Оросууд хүртэл бичлэг хийгээд за хятад машин чи ийм юм биш үү? Ундаг дугуунаас ингээд бүр юм хэвэрэг өштэй ч гэсэн бичлэг хийж байгаа. Гэхдээ одоо энэ бол хоцрогдсон гэдгийг ойлгож авчихъя. Хятад машин бол илүү хүмүүсийн хэрэглээнд ингэж гарч ирэх юм байна. Ялангуяа барууны орнуудаас илүү Аз хүмүүсийн Аз гэр бүлийн Аз хүний яг нэг Аз хүний яг амьдралд тохирсон бага үнэтэй яг тийм юм байна л гэж тохирч байна. Яг барууны улс орнууд гэх юм бол яг илүү өндөр өртөгтэй, илүү өндөр зардал гаргадаг хүмүүс учраас өндөр үнэтэй Tesla-г аваад гэж болох юм. Аз хүмүүст л Tesla-г авах бас хэцүү маст юм да. Тэгэхэд яг Аз хүнийхээ онцлог таарсан
яг ийм оцсон шиг хараад ирж байна гэдэг. Үгүй гэлж байгаа юм тийм. Тэр нь яг нэг массаар нь харж үзэж шүү дээ. Дундаж өрхийн орлого тийм. Тэг ялч юу тийм шүү дээ. Одоо за тийм ээ тийм. Одоо номер 1 эдийн засаг тийм. Энтгэг гэдэг. Номер 1 эдийн засаг баруун зүгтээ. За яг тэрийгэ дагаад одоо тийм баруун зүг их юм бол жоохон өнгөтэй байна. Одоо тэгтээ зүүн тийшээ хүчний харьцаа бол тэнцвэрч байгаа. Тэгэхээр яг хөө хятад компаниуд за одоо BYD ч их мэтлээ одоо энэ автомашины компаниуд өндөр үнэтэй биш бага үнэтэй одоо олон ширхэг машин зарж иж илүү өндөр ашигтай явах юм байна. Тэгээ барууны улс орнууд ч үнэтэй байгаад байдаг. Үнэтэй мөртлөө одоо тийм одоо олон тооны биш одоо цөөн хэмжээний үнэтэй машинуудыг зарснаар бас ашигтай явж байгаа юм байна л гэж харлаа. Би ч бас нэг асуу зэ. За чи Cybertruck авах юм уу? BYD-гийн юу лээ? Ямар 7 вэ? L7. Саяных шиг машин. Тийм, саяных шиг машин авах юм. Энэ хоёр чинь бол өмнө тэнгэр газар шиг ялгаад шүү дээ. Үний үед. Cybertruck чинь нэг хамгийн багтаа 50-аас эхэлж байна. Үгүй ээ. За тэгвэл Model 3 авах юм уу? Model 3 авах юм уу? Тэр BYD-гийн 7 ямар 7 вэ? L7. Одоо эргэлзэн л дээ. За мэдээж L7-гийн хувьд бол загвар өнгө үзэмж доторх одоо AI технологи ашигласан байдал тийм ухаалаг байдал нь үнэхээр гайхалтай. За одоо YouTube-ийн бичлэгүүдээс үзэж байхад Tesla-гийн одоо хувьд гэх юм бол үнэхээр загвар муутай. Би үл тийм энгийн юмд бол дургу. Одоо ийм энгийн ерөөсөө Tesla-гийн хийцэн жоохон хийцэн үнэхээр өвдөхтэй. Үнэн. Тийм учраас тэгтээ юм баггүй. Би нэр үндэ бодох юм бол Tesla авна шүү дээ. Хүн яг тэр. Одоо нэр үндэ бодох юм бол Tesla унаад явж чинь энэ Tesla унаад ингэж иргэж чадахгүй. BYD унаад явж хүн баг мэдхгүй шүү дээ. Тийм үстэй. Build your dream гэдэг баг чи бид гурав мэдээ. BYD-гийн машин. Build your dream гэд бичсэн машин байвал нэг хүн уншичаад юу гэнэ мөрөөдлөө бүтээгнүүд ямар тэнийг юм бичсэн зүгээр шивүүлсэн байх таа гэж. Тийм л яваад шүү. Тэгэхээр ингээд нөгөө нэг нийгэм нөлөөлсөн байдлаа одоо нийгмийн сэтгэл зүгээрээ хүн энэ хоёр яг сонголт ордон гараад ирвэл Tesla-г сонгох магадлал өвдөлттэй өстэй тийм угаасаа. Яг үн өвдөлттэй өөртөө тиймэрхүү паперх дуртай хүмүүс ээж байгаа шүү дээ. Тийм ээ онцлог. Тийм онцлог байхгүй юу. Гэхдээ яг үүндээ тэгж хүмүүст харуулдаг одоо харуулах дургүй юм байлаа гэх юм уу. Би ойдыг л сонгоно. Тийм. Tesla үнэхээр өвдөх Tesla-тай нэр. Тэ? За окей. За окей. Тэр талаасаа бол тийм юм. За дахиад энэ бас өргөц төгөлт хийжлээ шүү. Тий. Ер нь миний төгөлт бол та хоёртой ижлэх юм байна. За юу байгаа. Юу одоо зөв сүлд нь хэлэхэд одоо сэдв ерөөхдөө хятадын технологийн одоо компани технологийн салбар тасарч хөгжиж байна гэдэг талаар байна шүү дээ. Тэгэхээр суурьаар нь хэлэх юм бол одоо хятадуудын IQ-гийн төвшөө өөрөө хэд байгаа вэ? Дээрээс нь том эдийн засгаар харах юм бол хятадын эдийн засаг 14-5 он хүртэл маш хүчтэй өсөөд эдийн засгийн өсөлтөнд сарж байгаа. Хүн ам их байгаа. Тэгээ одоо эдийн засгийн үйлдвэрлэл гэдэг чинь юу гэхээр нэг томьёо байдаг шүү дээ. Оюутан байхдаа үздэг шүү дээ. Эдийн засгийн одоо гарц гэдэг бол ажиллах хүч, labor, капитал, хөрөнгө. Тэгээ эдгээрийн одоо нэг функц юм аа гэдэг. Тэгэхээр ажиллах хүчин бол байна. IQ өндөртэй гэдэг тийм. Сайн сургуулиуд байна. Тэгэхээр одоо энэ Жижин University гэдэг мэднэ. Хятадын одоо бүр топ 3 сургууль биш үү? За тийм ер нь бол дундаж сургууль тийм дундаж. За ингээд ер нь хятадын сургуулийн бүтээгдэхүүнүүд сайн байна. IQ өндөр байна. За олон улсын математикийн олимпиадыг болдог шүү дээ. Тэр нэг зураг өгөхөөстэй нэг Америкчууд анх хятадыг яллаа гэсэн чинь хятад хүмүүсийн харагдсан. Тэгээ 6 хүүхдийн баг 5 алтан медаль авч байна. Технологидоо сурах чинь. Тэгэхээр эдгээр зүйлсийг харах юм бол ерөөдөө боловсрал буюу labor гэдэг зүйл байна. Хөрөнгө мөнгө байгаа юу байна. Тэгэхээр ерөөдөө эдийн засгийн өсөлт гэдэг зүйл урт хугацаанд удаашрам. Тиймээ хятадын одоо хөгжүүлнэ их байгаа. Том зургаар нь харах юм бол 50 жилийн дараа хүн өсөлт одоогийнхоос бага хурдтай байна. Тэгэхээр ажиллах хүч нь ирээдүйд удаашран капитал нь байгаа. Тодорхой газар гэдэг юм уу те одоо хөрөнгүүд нь ингээд шавхуулж байгаа үед үйлдвэрлэлийг өсгөх ганц арга технологи байгаа шүү дээ. Дөрвөн функц. Тэгэхээр технологи хятад улс бол хөгжүүлнэ те энэ цаашаага явна гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ технологид хөрөнгө оруулцгаа. Одоо юу компаниудыг нь ажиллацгаая. Тэгээд хэдүүлээ
одоо магадгүй урт хугацаанд ч юм уу те 10 жилийн дараа, 20 жилийн дараа ерөөхдөө яг хэдүүлгийнх нь иржсэн зүйлийг одоо ингээ ухраагаад үзвэл хятад яг хэдүүлгийнх нь иржсэн чинь үнэхээр одоо хөвчтсөн, тасарцсан бие үед ямар байхыг мэдэхгүй шүү дээ. Тэр хэдүүлээ эргээд харцгаая гэж. Бие үеийн түүх юм. За. Тэгээ одоо сүүлдэнд ярьчих. За. Одоо 2008 онд одоо stock list боллоо. Одоо нэг spike авсан байгаас тийшээ 2006-9 оны хооронд. За тийм. Одоо үгүй хямралын дараа юм уу? Өмнөхөд 8 оноос эхлээд за байж энийг бичихгүй байгаа шүү дээ. Тийм. За 2008 оноос эхлээд одоо өссөн байж байгаа. 8 оны сүүлээс эхлээд энд тийм. Энд яасан бэ гэхээр Warren Buffett хөрөнгө оруулалт хийсэн. Нэг ч хувьцаанд 10 та байхад 230 сая ширхэг хувьцааг авч хөрөнгө оруулсан. Тэгээд Warren Buffett яасан бэ гэхээр энэ компаниар зөвхөн батарей хийдэг компани 95 он зөвхөн нэг батарей хийдэг компани байсан. Ингээд машин хийдэг болчихно. Ингээд 90 одоо 2008 онд Warren Buffett 230 сая хувьцааг нь аваад ингээд ерөөхдөө огцом өсөх тий одоо 2000 за энд Warren Buffett авсан юм тий авсан. Ингээд огцом өсөх дээрээс нь энэ компаниороо дараагийн шатанд гарах их бүрдэж байна. Тэгэхээр Berkshire Hathaway буюу Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын сан бол маш холыг харж авч байна л гэж хэлэх гэдэг. Одоо тэгэхээр хэд орчим хувийг эзэмшдэг гэсэн үг вэ? Тэгээ одоо 10 орчим уу? Тухайн үедээ нэг хэдэн хувийг нь эзэмшиж байлаа. Нийтдээ 10% нь тийм. Одоо 10% нь эзэмшсэн. 10% нь өгсөн. 2008 онд. За ингээд 10 оноос эхлээд унаад эргээд өсөж байгаа нь юу гэхээр 10 оноос эхлээд цэцлэн автомашиныхаа одоо энэ дэр байгаа. 10% нь 2008 онд авч байгаа. Эхнээс л. Ингээд доошилж жагаад 10 онд яасан бэхээр цэцлэн автомашиныхаа мэдээллийг танилцуулна гэдэг тэгж байгаа стратеги боловсруулсан. За ингээд цэцлэн автомашин нь одоо сүүл рүүгээ нэлээд явж байгаад 21 оноос цэцлэн автомашин бүүм ихэд байгаа бүү мэдчихэж байгаа. Ингээд сүүлд нь унаад 23 оноос эхлээд 24 он гараад мэдээж Tesla-г даваад өсөж байгаа. Тийм гэдэг л одоо ийм дүр зураг бол харагдчихэв. Энэ бол гэхдээ амар амархан батарей л үүссэн шүү дээ. Бид нар бол угаасаа мэдчихлээ. Хэдүүлээ. Тэгэхээр энэ ч одоо 2003 онд автомашин хийж эхэлсэн компани. 95 онд батарей хийжсэн компани. Тэгэхэд энэ бол бизнесийн маш амжилттай үг байхгүй. Дэлхийн номер 1 гибрид болон дөрвөн цэцлэн автомашин зарж байна гэдэг чинь. Бизнесийн хувьд бол маш том амжилтын түүх. Тэгэхээр Berkshire Hathaway одоо хөрөнгө оруулсан жижигхэн компаниудыг хэлүүлээ бас ажиглая. Тийм л юм байна. Дахиад бол өсөд 450 боломжтой юм. Зөвхөн батарейнаараа гэж бодвол тийм. Гэтэ энэ бол 450 байтугал өсөх боломжтой л харагдчихлаа. Яг нөгөөдөл нь God sign суйрлагдаад бичлэгүүд нь ингээл цацагдаал эхлүүл тийм. Бүүм гэж яваал эхэлчихлээ. За окей. За нэг иймэрхүү л байгаа юм байна да. За тэгээд за энэ үргээд ингээд өнөөдрийнхөө реакшн бичлэгийг бол өндөрлүүлээ тийм ээ. За хятадын зах зээл бол гоё байна одоо. За баярлалаа.